Энэ бол хогон дээр ажилласан компани хаягдaltaй. Ногоо хөрс ногоо нь өвчтсөн, шүүний сэг байсан. Тэгээд ногоон уртсууд ингэ тогтцсон. Өнгөрсөн зам бол одоо үйлдвэр хааснаас болж Урагшаа байгаль орчин руу урсаал байгаль бохирдуулаад байж лах байсан шүү. Гамшиг болох эрсдэл ойрхон байна. Эрдэнэт үйлдвэрийн эдийн засгийн үр өгөөж муу ядуу агуулгатай 2 дугаар овоолгыг 1972, 1991 оны ашигт малтамлын нөөцийн улсын комиссийн хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрийн балансаас хасах шийдвэрийг гаргаж байжээ. 0.4-өөс доош агуулгатай хөдрийг одоо өөрөөр захын агуулга гэж тооцоод тэгээд шууд овоолго руу одоо хаягдлуулгаж хайж исэн байхгүй. Тэгэхээр энэ 2 дугаар овоолго гэдэг бол тухайн үедээ эхний төслөөр бол хаягд гэж тооцдог. Бүр нэр нь хүртэл овоолго тийм ээ. Хоосон шараатай адилхан үздэг байхгүй тий. Тэгээ эн чинь одоо 40 жил овоолсон тий. Овоолгыг овоолонгууд эн чинь нөгөө гаргаа хийдсэн юм чинь тэнд бас тодорхой хэмжээний бактери үйлчил явна. Дээрээс нь нар салхи ингээл нөгөө ус бороо энэний үйлчлэлээр нөгөө өвдөр чинь дорой эсэлдэг байхгүй. Өөрөөр хэлбэл эсэлтийн процесс нь асар түргэн явдаг. Тэгээд энэ овоолгын ороолоор ногоо хөрс ногоо нь өвчтсөн. За нэлээд хэдэн газар шүүний сэг байсан. Тэгээд ногоон уртсууд ингэ тогтцсон. Уулын чулуулаг буюу овоолгоо энэ байгуулах үед яасан том чулуулгууд ороосоо ингэ өвөршсөн ийм байдалтай байсан. Энэ ногоон уртс маань газар дээгүүр ил харагдахгүй мөртлөө энэ хар шорон хөрсний доогуур шүүрээд зарим нь 2 метрийн гүнээс ингэ шүүрээд ингээд доош ингээд газрын хэвээр ингээд урсаж байсан. Эхний ээлжинд бид нар энэ 2 дугаар овоолгоос одоо урсаж гарч байгаа энэ хүчлэг ногоон урсыг тосож авах зорилтоор энэ яг овоолгын энэ юугаар хаяагаар ингэж уусмал тосож авах сууг байгуулад тэгээд энийгээ цуглуулах цөөрөн байгуулад эндээсээ үйлдвэрлэг явуулах ийм одоо цөөрөн барьж эхэлсэн. Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй балансаас хасагдсан ядуу агуулгатай эсэлцэн хөдрийн 2 дугаар овоолгыг түшиглэн ачдэгт компани дэлхийн цэс үйлдвэрлэлийн 20 гаруй хувь нь ашигладаг гидрометаллургийн технологиг ашиглан сул хүчлийн уусамлаар бороожуулж овоолгын ёроолоос гарч ирсэн уусамлыг нь тосож аваад урвалжуудыг нэмээд шингэн уусамлаас хатуу бит буюу Лондонгийн металлын биржийн Аз зэрэглэлийн 5-9-ийн цэвэршилтэй зэсийг үйлдвэрлэн гаргаж эхэлсэн байгаа юм. Улмаар ачдэгт компани гатодын зэсний үйлдвэр ашиглалтанд орсноор Эрдэнэтийн 2 дугаар овоолгоос шүүрж байгаль орчинд сөрөг муу нөлөө үзүүлж ирсэн хүчлэг уусамлын урсц нь бүрэн зогсжээ. Энэ бол хогон дээр ажилласан компани хаягдал дээр. Тэрнээс биш одоо Эрдэнэт үйлдвэрийн баланст байдаг эсэлцэн үйлдвэр дээр ажиллаагүй тий. Тэгэхээр өөрөөр хэл байгалийн гамшигаас тодорхой хэмжээгээр хамгаалж байгаа байхгүй чи ногоо ус нь урагшаа урсаад альч үрх юм билээ тий. Одоо тэгээд гогч өчнөө хөрөнгө зараад 2 цөөрөн байгуулсан байгаа шүү. Наад тэр 7 гээд 7А гээд тэр нь бас нөгөө хайлж урсаад 12 гээд тэр урд талд 2 дугаар эсклатын анхан талд тий. 2 дугаар агуулгын анхан талд байжээд одоо манай нэг компани манай паркын шугамар тэнд ногоо усын цэвэрлэх технологиг л ажиллаж шүү дээ. Урд ногоо усын яадаг байсан гэхэд зүгээр л энэ хаягдлын аж ахуй шүү дээ. Тэр лөө өчнөө зардал мөнгө гаргаад носоосоор шахдаг байхгүй. Одоо ч шахаж байгаа шүү. Тэгэхээр одоо ингээд таны ярианаас ингээд сонсоод энэ үйлдвэрлэлийн процессыг харахаар ачдэгт компани бүр харин ч гавьяа байгуулсан юм шүү. Угаасаа л гавьяа байгуулсан шүү дээ. Энд чинь урагшаа хайлж урсах гог өчнөө төгрөг зарж тэр урд нь цөөрөн байгуулаад цөөрмөн халихаа болохоо зэрэг тэр хаягдлын аж ахуй руугаа носоосоор шахаж тий. Тэр хаягдлын аж ахуй бол хийж байгаа шүү дээ. Угаасаа одоо ч хийж л байгаа шүү дээ. Тэр нөгөө борооцсных нь ус ордгоор ороод нөгөө цемент улан цементац болцсон юм чинь урагшаа байгаль орчин руу урсаал байгаль бохирдуулаад байж лах байсан шүү дээ. Гамшиг л гэсэн үг байхгүй таны яасан. Довчхондоо Эрдэнэт үйлдвэрийн энэхүү овоолгуудыг яаралтай ашиглаж хүнд металл бүхий хүчлэг ногоон уусамлыг нь хаягдал усны стандартад нийцүүлэн цэвэршүүлэхгүй бол байгаль болоод хүн амьтанд асар ноцтой хохирлыг учруулах эрсдлийг дагуулж байж. Гэтэл засгийн газрын хуралдааны энэ оны 4-р сарын 24-ний өдрийн тэмдэглэлийн дагуу арга хэмжээ авч Эрдэнэт үйлдвэр Эрдэнэт булганы захилгаан түгээх сүлжээ
төрийн өмчит хувьцаат компанийн 5 дугаар сарын 16-нд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоосон. Иймд ачаа дэгдэх компани үйлдвэр хаагдсанаас хойш 68 хоногийн дараа буюу 7 дугаар сарын 22-ны өдөр аварын өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлаж, үүнийг Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Ёндонд болон холбогдох төрийн сайд нарт яаралтай мэдэгдэж байжээ. Өнгөрсөн зам бол одоо үйлдвэр хааснаас болж очирсан эрсдлүүд ерөөсөө манай үйлдвэрт ашиглаж байгаа энэ уусамтын хэмжээ бол одоо нэмэгдсэн. Өмнө нь бол одоо үйлдвэр ингээд байнгын ашиглалтаа явж байхад бол манай үйлдвэрийн одоо биднээс үйлдвэрийн хэмжээнд байдаг цөөрмөдийнхаа төвшингүүд нэг 60-80% бариад яваад иж болдог байсан. Үйлдвэрлэлийн процессыг зогсоонгууд аваалга дотор байгаа ус чинь наашаага одоо орж ирээд биднээсээ нөгөө одоо энд биднээсээ ашиглаж байгаа сав суулга цөөрмийн одоо төвшин бол шууд нэмэгдүүлж байгаа байхгүй. Үндсэндээ одоо бол 100 гарахаар 100 гараад эхэлсэн. За тухайн үед нь одоо биднээс 8 Эрдэнэт үйлдвэрт бол энэ байдлыг танилцуулаад энэ үйлдвэрийг одоо энэ дээр одоо тодорхой хэмжээгээр хамтарч одоо арга хэмжээ авахгүй биднээс энийг одоо байгаль орчинд алдаад байгаль орчинд дөхөн сэргийх боломжгүй хохирлуулчих гээд байна гэсэн. Энэ үед уусмал хадгалах цөөрмүүд 44-өөс 110 буюу нийлбэр дүнгээрээ 97% дүүргэлттэй аваарын нөхцөл байдалтай уусмал хальж асгарах эрсдэлтэй түвшинд хүрсэн байжээ. Иймд 7 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд засгийн газрын хэрэг эрхлэх газрын томилсон ажлын хэсэг, аж үйлдвэрийн эрдэс баялагын сайд болон холбогдох албаны хүмүүс нөхцөл байдалтай газар дээр нь яаралтай очиж танилцсан байна. Засгийн газрын хуралдаанаар ороод надад байгаль орчинтой холбоотой энэ үүссэн нөхцөл байдлыг нь үнэлж үзээд асуудлыг шийд гэдэг чиглэл өгсөн. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ажлын хэсэг бид бүхэн тэнд Эрдэнэт үйлдвэр, Орхон аймгийн засаг даргын хамрын газрын хамт олонтой бүгдээрээ ажиллаад за энэ бол энэ нөгөө хүчлэлтэй одоо уусмал маань бүр норм хязгааруудад авчихсан 70 нурж унаад энэ их хүчлэлтэй ус гадагшаа халдагдах юм эрсдэл байгаа учраас энэ асуудлаас нь одоо асуудлыг нь гаргуулахгүй тулд ашиглаад эргэлтэнд ороод ингэж явж байгаа. 3 сарын хугацаанд манай үйлдвэрийг бол зогсоолоо. Гэхдээ манай үйлдвэрийн удирдлагууд бол 3 сарын хугацаанд бол ажилчтай бол ямар нэгэн хүндрэл учруулахгүй гэдэг болмоос одоо үндсэн цалинг бол бүтэн тавьж ямар нэгэн байдлаар бол тоглол хийсгүйгээр ажилчдын бол ар гэр одоо энэ чинь манай ажилч 200 гаруй ажилчтай цалингийн зээл, орон сууцны зээл гэдэг ар гэрт нь асуудал зөндөө өсөх учраас 3 сарын хугацаанд цалингийн бол бүтэн тавьж ажилласан. Одоо ажилтны хувьд бол бас яг айцтай байсан л та. За одоо ингээд тэг зогсолт хийх юм болов одоо яах юм бол гэл ингээд хардсан бол манай удирдлагын зүгээс за та нар бол ингээд санаа зовлтгүй аюулгүй ажиллаа хийжээ. Цалингийн чинь 100% олгоно гэдэг мэдээлэл өгчихсөн байсан учраас бид нар бол ямар ч ихтгэлтэй ингээд ажиллаа аюулгүй хий гэж бодож исэн. Дахиад ийм байдал гарахгүй байгаасай л гэж бодож байна. Элүүг дурж цагаан нарыг хамааралтай гэдэг одоо үлгэрийг зохиож батлахын тулд бол олон жил хэв мэдээлэлээр хүмүүс хандсан, явсан, шалгасан. За ингээд авилгатай тэмцэх газар гомд гаргацдаг байгаа. Авилгатай тэмцэх газраас бол иж бүрийн шалгалт хийгээд одоо шүдийг нь хүртэл үзсэн. Юу ч одоо идрээгүй авилгатай тэмцэх газар бол элүүг дуржтай хамааралгүй байна гэж 20 онд бол тогтоосон. Би энэ чатны асуудлаар бол улсын ерөнхий прокурорын газар цагдаагийн ерөнхий газар, авилгатай тэмцэх газарт бол шалгуулгаар хандсан байгаа. Яагаад вэ гэхээр нэгдүгээрт бол энэ ерөөсөө одоо Монгол хүн бүрийг хэнийч байсныг хэлмэдүүлэх ийм муухай хурамч нотгоор юм. Өмнө нь ачаа дэгдэх компани 34% өгөө, төрд өгөө гэдэг асуудлаар үе үеийн одоо Эрдэнэт үйлдвэрийн захирал нарт хандаж исэн билээ. Ер нь бол тийм санал тавьж ирсэн байлаа. Өгөө гэдэг саналаа. Аав гээд авдаггүй 34%. 34% авахгүй байгаа шалтгааныг бол эднээс ерөөс юу гэж тайлбарлахгүй. Тэгээд юундаа байгаад байгаа танах өгөхгүй байгаа шүү дээ. Бид бодлоо яригддаг юм бэ. Бид бодлоо яриад танах авахгүй л байгаа шүү дээ гэдэг тийм. Авахгүй байгаа юундаа гэхээр тэгээд л баах юм ярьдаг байхгүй.
Тэгэхээр 34% асуудлыг бол ажлын хэсгийг та ахалж байгаа юу? 34% дээр ажлын хэсэг байхгүй. Манай яамны ажил мөн. Тэр нөгөө нэг манай дээр нөгөө стратегийн ордын хил хязгаар тогтоох ажил нь шүү. Хэдэн хувийг авахгүй гэдэг асуудал нь болохоор засгийн газрын хэрэглэх газар дээр байгаа. Тэр хэлцэлнэ. Ер нь өмнө нь ачид ихт компани 34% өгөө, төрд өгөө гэдэг асуудлаар үе үеийн одоо Эрдэнэт үйлдвэрийн захирал нарт хандаж исэн билээ. Та одоо ингээд сайдын тухайд энэ асуудлыг ер нь судалж үзсэн үү? Яагаад Эрдэнэт үйлдвэр ачид ихт компани 34%-ийг авдаггүй байсан юм бэ гэдэг дээр та хариулт өгөөч. За тэрийг бол одоо яг тэр хүмүүсээс нь асуусан дээр хүмүүсийн өмнөөс би хариулах бол ер нь бол тийм санал тавьж ирсэн байлаа. Өгөө гэдэг саналаа. Ачид ихт компанийн гадаадын засны үйлдвэр нь улсын төсвийн болон Эрдэнэт үйлдвэрээс нэгж төгрөгийн санхүүжилт авахгүйгээр гадаад дотоодын банк хөрөнгө оруулагчдаас арилжааны зээл авч үүсгэн байгуулагдсан Монголын үндэсний компани юм. Эрдэнэт үйлдвэрийн технологид таарахгүй эсэлцэн ядуу агуулгатай 2 дугаар оолгыг түшиглэн цэс боловсруулах гэрээг 2010 онд байгуулахдаа гадаадын засны үйлдвэр ашиглалтанд ороход Эрдэнэт үйлдвэрт 34%, ачид ихт компани 66%-ийг эзэмшгээр тусгасан байгаа юм. Ингээд 2014 онд ачид ихт компани гадаадын засны үйлдвэр ашиглалтанд орсон тул 2010 оны гэрээ ёсоор Эрдэнэт үйлдвэрийг 34% эзэмшлээ авч улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж ачид ихт компани туудсад нь 2 хүнээ оруулах саналыг ачид ихт компаниас Эрдэнэт үйлдвэрт бичгээр тавьсан байгаа юм. Гэтэл 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Эрдэнэт үйлдвэрээс томилогдсон ажлын хэсэг үйлдвэрийнхээ эдийн засаг маркетингийн хэлтээс, үйлдвэрлэлийн хэлтээс, санхүүгийн хэлтээс гээд бүх хэлтсийнхээ санал зөвлөмжийг авсан байна. Улмаар ачид ихт компани барьсан гидрометаллургийн үйлдвэр нь эдийн засгийн эрсдэл өндөр байх магадaltaй маш муу төсөл гэж үзээд Эрдэнэт үйлдвэр эрсдлийг хамтарч үүрэх шаардлагагүй тул ачид ихт компанитай иргэний хуулийн дагуу гэрээ байгуулан ажиллах нь зүйтэй гэж үзсэн байна. Тодорхойлбол ачид ихт компани 34% хувьцаагаа Эрдэнэт үйлдвэрт шилжүүлж бүртгүүлснээр Эрдэнэт үйлдвэр тус компани хувьцаа эзэмшигч болж хамтын хариуцлага хүлээх ёстой байтал ачид ихт компани 34%-ийг эзэмшиж эхэлвэл татварын эрсдэлд орж болзошгүй. Мөн ачид ихт компани алдагдaltaй ажиллавал уг алдагдлыг Эрдэнэт үйлдвэр хуваалцах эрсдэлтэй тул ачид ихт компани 34%-ийг бус борлуулалтын орлогоос өсөн нэмэгдэх хувиар төлбөр авахаар 2010 оны гэрээгээ 2015 онд өөрчилсөн байгаа юм. Ингээд 2015-аас 2024 оны хугацаанд ачид ихт компани 34%-ийг эзэмших эрсдэл дарамтыг үүрэхгүйгээр тэдний борлуулсан бүтээгдэхүүний орлогоос сул ашгийг Эрдэнэт үйлдвэр олжээ. Харин энэ хугацаанд ачид ихт компани 34% Эрдэнэт үйлдвэрт үн төлбөргүй эзэмшүүлье гэдэг саналыг тус үйлдвэрийн үе үеийн захирлуудад тавьж байжээ. Тухайлбал даваа сүрэнд 1 удаа, бадам сүрэнд 8 удаа, ёндонд 3 удаа, нийтдээ 12 удаа 34% эзэмшүүлэх саналыг тавьсан ч ачид ихт компани 34%-ийг Эрдэнэт үйлдвэр аваагүй байгаа юм. Тиймээс бид Эрдэнэт үйлдвэрээс ачид ихт компани 34%-ийн эзэмшлийг яагаад авдаггүй талаар албан бичгээр хандсан ч биднийг мэдээлэл бэлтгэх энэ хугацаанд тус үйлдвэрээс ямар нэгэн хариу өгөөгүй юм. Тэд зэсийг ургуулдаг. Эрдэнэтийн эсэлцэн ядуу агуулгатай хөдрийн агуулгуудыг түшиглэн Америк нэгдсэн улсын RCM компани 75%-ийн эзэмшилтэй эрдмийн компани, дотоодын хөрөнгө оруулалттай ачид ихт, цэс эрдэнийн хувь гэх 3 компани үйл ажиллагаа явуулдаг байна. Харин эрдмийн болон цэс эрдэнийн хувь компани нь эсэлцэн хөдрийг боловсруулдаг бол ачид ихт компани нь ядуу агуулгатай хөдрээс цэсийг ялган авдаг байна. Хамгийн анх эрдмийн гэдэг компани ажилласан тийм. Тэр болохоор эсэлцэн хөдрийн явуулга дээр ажилласан байхгүй. Өөрөөр хэлбэл ГОК-ийн баланст байдаг эсэлцэн хөдөр гэдэг стат нь байна. Тэр бол Эрдэнэт үйлдвэрийн баланст байдаг. Өөрөөр хэлбэл өртөг шингэсэн балансын хөдөр байхгүй да. 0.4-өөс доошх тэр за балансын хөдөр гэдэг нь зүгээр л хаягдл байхгүй.
Ачид нэгт компани Эрдэнэт үйлдвэрт бүтээгдэхүүн борлуулсан орлого буюу овоолго ашигласан төлбөрт 29 тэрбум төгрөгийг төлж улсад аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, нөөт, гайлын татвар зэрэг 8 төрлийн татварт 391 тэрбум төгрөгийг төлж, үүнээсээ орон нутгийн төсөвт 37 тэрбум төгрөгийг энэ хугацаанд төвлөрүүлсэн байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийн балансын бус хөдрийн 2 дугаар овоолгыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, улсын нөөцийн бүртгэлд өөрсдөө нэмж бүртгүүлэн 2017 онд үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрлийн эзэмшигч болсноор амнаатын төлбөрт 36 тэрбум төгрөг төлсөн бол байгаль орчныг нөхөн сэргээх санд 7.5 тэрбум төгрөг, газрын төлбөрт 3.1 тэрбум төгрөг, ус ашигласны төлбөрт 2.8 тэрбум төгрөгийг төлжээ. Хаяг дэлгээд балансаас гассан Эрдэнэт үйлдвэрийн ядуу агуулгатай 2 дугаар овоолгыг Ачид нэгт компани ашиглаад улс орон нутгийн төсөвт 500 гаруй тэрбум төгрөгийн татвар төлбөрийг энэ хугацаанд төлжээ. Тэгвэл энэхүү мөнгө нь хөл хорионы үед Эрдэнэт үйлдвэрээс айл өрхүүдийн захилгаан дулааны төлбөрийг хариуцж төлсөн 650 орчим тэрбум төгрөг 0-18 насны хүүхдүүдэд сар бүр олгодог мөнгөнд итгэмжийн 3 сарын хэмжээтэй дүүцэж байгаа гэд Ачид нэгт компани улсын төсвийн зардлаас нэлээдгүй ачааллыг үүсгэжээ. Үнэн үргэлжлэнэ.